сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр 10 дугаар ангийн сурагчдад зориулж матрицыг нэмэх, тоогоор үржүүлэх, матрицын үржүүлэх үйлдэлээр зөвлөгөө өгье. За 10 дугаар ангид ерөнхийдөө хоёрыг харьцах нь хоёр хэмжээст матрицын хувьд одоо нэмэх, тоогоор үржүүлэх, матрицыг матрицаар үржүүлэх үйлдэлүүдээр зөвлөгөө өгье. За 2, 3, 0, 1 гэсэн. За хоёр хэмжээст матриц дээр 4, 2, 3, 5 гэсэн матрицыг нэмье. Хоёр хэмжээст матриц дээр хоёр хэмжээст матрицыг нэмье. За үүний тулд яах ёстой вэ гэхээр нэгдүгээр матрицын нэгдүгээр мөр нэгдүгээр баган дээр байгаа матриц элемент дээр хоёрдугаар матрицын нэгдүгээр мөр нэгдүгээр баган дээр байгаа элементийг харгалзуулан нэмнэ. Одоо 2 дээр 4-ийг нэмнэ гэсэн үг. За дараа нь 3 дээр 2-ыг, 0 дээр 3-ыг, 1 дээр 5-ыг. Нэгдүгээр мөр нэгдүгээр баган дээр байгаа элемент дээр нэгдүгээр мөр нэгдүгээр баган дээр байгаа элементийг нэмээд нэгдүгээр мөр нэгдүгээр баган дээр бичнэ. Нэгдүгээр мөр хоёрдугаар баган дээр байгаа элемент дээр хоёрдугаар матрицын бас нэгдүгээр мөр хоёрдугаар баган дээр байгаа элементийг нэмээд нийлбэр матрицын бас нэгдүгээр мөр хоёрдугаар баган дээр байгаа элемент дээр бичнэ. За яг энэ зарчмаар явна гэсэн үг. За тэгэхээр энэ дээр 2 дээр 4-ийг нэмээд 6, 3 дээр 2-ыг нэмээд 5, тэг дээр 3-ыг нэмээд 3, 1 дээр 5-ыг нэмээд 6 байна гэсэн. За тэгээд ерөөсөө матрицын нэмэх үйлдэл ижил хэмжээстэй матрицлуудаар нэмэх үйлдэлийг гүйцэтгэнэ. За тэгэхээр яг анхны матрицтай ижил мөр, ижил багантай тийм матриц үүснэ. За 5 хасах 3, 2, 4. За энэ матриц дээр хасах 2, хасах 1, 3, 2 гэсэн матрицыг нэмье. За матрицыг нэмэх дүрм ёсоор 5 дээр хасах 2-ыг нэмнэ. Тэгээд эхний нэгдүгээр мөр нэгдүгээр баган дээр бичнэ гэсэн. За дараа нь хасах 3 дээр хасах 1-ийг нэмнэ. За 2 дээр 3-ыг нэмнэ. 4 дээр 2-ыг нэмнэ. За 5-аас 2-ыг хасаад 3, хасах 3-аас хасах 1 гэхээр хасах нь 4. За 2 дээр 3-ыг нэмээд 5, 4 дээр 2-ыг нэмээд 6 байна. За хоёр хэмжээст матрицын хувьд нэмэх үйлдэлээ бүгдээрээ татчихлаа. За хасах үйлдэл гэж зарим хүмүүстүүд яриад байдаг, зарим хүмүүстүүд тэр яах вэ гэхээр зэрэг ердөө л энэ дээр чинь энэний элемент дээр эсрэг тэмдэгтэй тоо нэмж яана л гэсэн үг шүү дээ. Эсрэг матрицыг нэмж яана л гэсэн үг энэ дээр байна. За 3 дугаарт нь матрицыг тоогоор үржүүлье. За 3 гэсэн тоогоор 2, 3, хасах 1, 4 элементтэй энэ матрицыг үржүүлье. Үүний тулд яах ёстой вэ гэхээр энэ тоогоороо энэ матрицын элемент тусрыг нь үржүүлнэ. За 3-ыг 2-оор үржүүлээд 6, 3-ыг 3-аар үржүүлээд 9, 3-ыг хасах 1-ээр үржүүлээд хасах 3, 3-ыг 4-оор үржүүлээд 12. За ингэж үржүүлнэ. Матрицыг тоогоор үржүүлэхдээ тухайн тоогоор энэ матрицын элемент тусрыг нь үржүүлнэ. За дараа нь хасах тэмдэгтээ 2-ны 1 гэсэн тоогоор 4, 10, хасах 2, 5. За энэ матрицыг үржүүлье. За 2-ны 1-ийг
4-өөр үржүүлээд хасах 2-ны 1-ийг 4-өөр үржүүлээд хасах 2. За хасах 2-ны 1-ийг 10-аар үржүүлээд хасах нь 5. Хасах 2-ны 1-ийг хасах 2-оор үржүүллээ. Нэмэх нь 1. Хасах 2-ны 1-ийг 5-аар үржүүллээ. Хасах нь 2.5. За. Матрицыг тоогоор үржүүлэхдээ матрицынхаа элемент тус үрийг тухайн тоогоор үржүүлээд за тэгээд тухайн элементийг нь байранд нь бичиж байна гэсэн үг энэ дээр. За дараа нь за 2 1 3 за 4 гэсэн элементийг ийм матриц элементтэй матрицыг 1 2 3 хасах 1 гэсэн элементтэй матрицаар үржүүлье. За үүний тулд яах вэ гэхээр за матрицыг матрицаар үржүүлэхдээ яадаг вэ гэхээр энэ 1-р матрицын багных нь тоо 2-р матрицынхаа мөрийн тоотой тэнцүү байх ёстой. Энд болохоор 2 багантай байна. Энд 2 мөртэй байна. Тийм учраас энэ матрицыг үржүүлж болно гэсэн үг. За үүний тулд яах ёстой вэ гэхээр матрицыг матрицаар үржүүлэхэд энэ 1-р матрицын 1-р мөр 1-р баганд байгаа энэ элементийг одоо энэ 2-р матрицын 1-р мөр 1-р баганд байгаа элементээр үржүүлнэ. Эндээс. Тэгээд нэмэх нь гээд энэ 1-ийг 3-аар үржүүлнэ. Энэ мөрийг ингээ багнаар нь үржүүлээд энд нэвчнэ гэсэн үг. 1-ийг үржих нь 3, 2-ыг үржих нь 1, тэгээд 1-ийг үржих нь 3 гэж бичиж байна гэсэн үг. За дараа нь одоо энэ 3-ыг 1-ээр үржүүллээ. 3-ыг үржих нь 1, нэмэх нь 4-ийг үржих нь 3. 3-ыг 1-ээр үржүүлээд 4-ийг 3-аар үржүүлээд энэ мөрийг дандаа багнаар нь үржүүлж байна гэсэн үг. За дараа нь одоо энийг юу ах та 2-ыг 2-оор үржүүлээд нэмэх нь 1-ийг үржих нь хасах 1. Одоо яаж үржүүлж байна гэхээр энэ мөрийг энэ багнаар үржүүлж байна гэсэн үг. 2-ыг 2-оор үржүүлээд 1-ийг хасах 1-ээр үржүүлж байна гэсэн үг. За дараа нь энд нь болох дээр энийг ингэж үржүүлнэ гэсэн үг. 3-ыг 2-оор үржүүлээд нэмэх нь 4-ийг үржих нь хасах 1 байна гэсэн үг. За мөрийг багнаар үржүүлээд яг тухайн элементийн байгаа байран дээр нь бичээд байна гэсэн үг. Хооронд нэмээд. За тэгэхээр 2 дээр 3-ыг нэмээд 5. За 3 12 дээр 3-ыг нэмээд 15. За 4-өөс 1-ийг гасаад 3. 6-аас 4-ийг гасаад 2 байна гэсэн үг. Эндээс. За шалгачээ бүгдээрээ 2 3 нийлбэр нь 5 3 12 энэ 15 байна. За дараа нь 4-өөс 1-ийг гасаад 3 6-аас 4-ийг гасаад 2 байна гэсэн үг. За матрицаар үржүүлэхдээ ингэж үржүүлэх нэ. За 6-т нь бүгдээрээ дахиад нэг жишээн дээр авч үзье. За гэхдээ матрицыг матрицаар үржүүлэхэд яасан бэ гэхээр 1-р матрицын багны тоо 2-р матрицын мөрийн тоотой тэнцүү байх ёстой. Ингэж. Тэгэхэд эхний матрицын мөр шиг мөртэй 2-р матрицын багантай тэнцүү багантай тийм матриц үүснэ гэсэн үг. За одоо тэгвэл ингэнэ. За 2 1 0. За хасах 1-гээ 3 за 4 бичсэн. Энэ матриц. Энэ матрицыг үржих нь за энэ чинь 3 багантай байна. Тийм учраас 3 мөртэй матриц бичих ёстой бүгдээ эндээс. За 1 2 0 хасах 1 3
Одоо хэд вэ? 2. 1 4 хасах 1 гэсэн юм матриц авъя. За 1-р матрицын багны тоо 2-р матрицын мөрийн тоотой тэнцүү байх ёстой. За түрүүний үржүүлэх дүрмээрээ эхний матрицын мөрийг 2-р матрицын багнаар үржүүлээд хооронд нь нэмээд энд бичих ёстой. Тэгэхээр 2-ыг үржих нь 1, нэмэх нь 1-ийг үржих нь хасах 1, нэмэх нь тгийг үржих нь 1. За ингэж бичлээ гэсэн. За дараа нь хасах 1-ийг 1-ээр үржүүллээ. Хасах 1-ийг 1-ээр үржүүллээ. 3-ыг хасах 1-ээр үржүүллээ. Нэмэх нь 4-ийг 1-ээр үржүүллээ. За дараа нь одоо энийг ингэж үржүүлнэ. 2-ыг 2-оор үржүүлнэ. 2-ыг 2-оор үржүүлээд нэмэх нь 1-ийг үржих нь 3. Дараа нь тгийг үржих нь 4. Энэ мөрийн дагуух элементийг багны дагуух элементээр үржүүлээд хооронд нь нэмээ. 2-ыг 2-оор үржүүллээ. 1-ийг 3-оор үржүүллээ. Тгийг 4-оор үржүүллээ. За дараа нь хасах 1-ийг 2-оор үржүүлнэ. Хасах 1-ийг 2-оор үржүүлнэ. 3-ыг 3-аар үржүүлнэ. 4-ийг 4-оор үржүүлнэ. 4-ийг үржих нь 4. Одоо энэ хасах 1-ийг 2-оор үржүүллээ. 3-ыг 3-оор үржүүллээ. 4-ийг 4-оор үржүүлсэн. За одоо дараа нь энд нэчгтэй. За 2-ыг тэгээр үржүүлнэ. 2-ыг үржих нь тэг. Нэмэх нь 1-ийг үржих нь 2. Нэмэх нь 0-ыг үржих нь хасах 1. За 2-ыг тэгээр үржүүлсэн, 1-ийг 2-оор үржүүлсэн, 0-ыг хасах 1-ээр үржүүлсэн. За дараа нь хасах 1-ийг тэгээр үржүүллээ. Хасах 1-ийг тэгээр үржүүллээ. Нэмэх нь 3-ыг 2-оор үржүүллээ. Нэмэх нь 4-ийг үржих нь хасах 1 байна. За одоо эдгээрийг нэмэгдгээд биччихье бүгдээрээ. Тохог үйлдэл гүйцэтгээ. За 2 2-оос 1 гасна. Энд тэг болж байна гэсэн. 2-оос 1 гасаад энд 1. 2 хасах нь 1 тэг. За энд 4 7. 4 7. Энд тэг болно. 4 1-ийг 3 үржүүлээ 3 ингээд 7 байна гэсэн. За энд тэг болно, энд тэг болно, ингээ эндээ 2 гарч байна гэсэн. За дараа нь хасах 1, хасах 3. Яг хасах 4, ингээ 4 гэхээр энд тэг болж байна гэсэн. За хасах энэ чинь хэд вэ? 1. Хасах 2. Хасах 2 ингээ 7 16. 16 дээр 7-г нэмээд 23. За энд 23 байна гэсэн. 16 дээр 9-ийг нэмээд 25, 25-аас 2-ыг гасаа. За тийм байна. За энд 6, 6-аас 4-ийг гасаад 2 байна гэсэн. За матрицыг үржүүлэхдээ бидэд эхний матрицын багны тоотой тэнцүү багамтай 2-р матрицын мөрийн тоо эхний матрицын багны тоо 2-р матрицын мөрийн тоотой тэнцүүл бидэд үржүүлж болно гэсэн. Тэгэхэд эхний матрицын мөртэй тэнцүү мөртэй 2-р матрицын багамтай тэнцүү багамтай тийм матриц хүснэ. Энэ маань 2 мөр 3 багамтай матриц байна. Энэ маань 3 мөр 3 багамтай матриц байна. 3 мөр 3 багамтай матриц байна. Тэгэхэд энэний багны тоо энэний мөрийн тоотой ижил байгаа тохиолдолд бид нэр үржүүлж болох нэ.
Тэгээд үүссэн матриц нь болох дээр эхний матрицын мөрийн тоотой тэнцүү мөртэй, хоёрдугаар матрицын багны тоотой тэнцүү багантай тийм матриц үүснэ гэсэн үг. За энэ болох тэр 2-ыг харьцах нь 2 хэмжээст матриц байсан. Энэ бас 2-ыг харьцах нь 2 хэмжээст матриц байсан. Тэгэхэд 2-ыг харьцах нь 2 хэмжээстэй матриц үүссэн байна. Энэ ижил хэмжээст матрицуудын хувьд бол яг ижил байдаг байна. Энэ тэр мөр баган бол. За ингээд өнөөдөр бүгдээрээ матрицыг нэмэх, матрицыг тоогоор үржүүлэх, матрицаар үржүүлэх үйлдэлүүдийг давтлаа. За энийг энтэй үзэж танилцаад өөрсдөө сурах бичиг 10-р энгийн сурах бичиг 10-р энгийн сурах бичиг хуудас за 142-ийн номер 6-аас 10 хуудас 143 номер 11-ээс 25 хуудас 146 номер 17-оос энд 11-ээс 16 юм биш. 11-ээс 16 17-оос 25. За эдгээр бодлогонуудыг бодоод энд үзсэн зүйлийг баттгаж олно. Энд сая эсрэгийн сануулсан зүйлүүдийг эндээс өөрсдөө төвөрлээд бодолт хийгээрэй. За та бүхэнд амжилт хүсье.